2-ын 30 дахь одлого. В тэнцүү 36 км цаг хурдтай яваа машин хамгийн багадаа ямар араа зузаа тойргоор эргэж болох вэ? Үргэлтийн коэффициент нь тэг 125. За энэ машин яг машин маань нэг босоо тэмцлийг тойроод ямар нэгэн энэ air arsta замаар тойрж эргэж байгаа юм. За энэ араас ямар үед яг тэнцвэртэй ирэх вэ гэсэн бодлого. Энэ бол өмнөх 29 дахь бодлого дээр диск дээр тавьсан битээ ижлэхэн бодлого. За энэ машин тойргоор эргэж байгаа учраас тойргоор ийшээ вертэ эргэж юм шүү дээ. Тэгвэл ингэж энэ босоод ингэж тойрно гэсэн. За энэ би тойрог замаар хөдөлж байгаа учраас энэ бид өөрт нь хөдөлгөөнөөс төвөөс дах инерцийн хүч үүснэ. Тойргийн төвөөс гадагшаа чиглэнэ. За энэ хүчний эсрэг үрэлтгч яг байна. Үрэлтгч өөрөлдөл гадагшаа тэмүүлэхээс тэмүүлэх эсрэг хөдөлгөөний эсрэг байна. За хамгийн бага гэсэн учраас хөдлөхгүй байх нөхцөл нь болохоор төвөөс зүхтах энэ инерцийн хүч маань улсхийн үрэлтгчтэй тэнцвэр энэс их байж болно. Ийм үед л тойргоор эргэж чадна. За бүгдээр хурд өгөгдсөн байгаа. За тэгвэл хурд тойргийн шугам хурдаа ашиглаад төвөөс инерцийн хүчнээ томьёогоо бичих юм бол m v квадрат хуваах нь r гэдэг нэрэлтийн араас тэнцүү энэ гулсын үрэлтгчтэй тэнцүү. Хөвтэй гадуур хөдөлж байгаа учраас гулсын үрэлтгч нь үрэлтийн коэффициентийг үрждэг нь mg байна. Эндээс массад хураагдана. Эндээс эргэлтийн араадаас r-ийг олох юм бол r тэнцүү v квадрат хуваах нь үрэлтийн коэффициент g. Өөрөөр хэлбэл эргэлтийн араадаас энэ r-ийг тэнцүү тэмдгийн араад гаргаад үрэлтийн коэффициент g2-ийн үржирийг тэнцүү тэмдгийн урд гаргаад эргэлтийн араадаас олж байна гэсэн үг. За хурд маань км/цаг орогдсон. Энийг үндсэн нэг шилжүүлэх юм бол 36 км/цаг 10 м/сек болох хэвээр. Энийг за шилжүүлж үзье. 36 км-ийг авах нь цаг өөрөөр 1 цаг гэсэн үг. За 36 км чинь 36,000 метр болно. 1 цаг маань 3600 секунд. За 12 төгөөдийг хураагдаад 360-ыг 36-д хуваах юм бол хурд маань 10 м/сек болно. За 10-ын квадрат 100. 100-г тэг 125 үрждэг нь 9.8-д хуваагаад эргэлтийн араадсыг бодох юм бол 40.8 метр гарна. За ягаад нэг чинь метр гарч байна вэхээр бид нэр хурд болон хүндвэшд нортголыг үндсэн нэгж нь бодсон. Тийм учраас займ эргэлтийн араадаас үндсэн нэгж метрээр гарах болно.